За өнөөдрийн lab бол dessert clicker lab байгаа. За main activity гэдэг энэ класс болохоор component activity-ос олгогдсон. Тэгээд энэ life cycle методууд байгаа. Энд дээр болохоор on start, on restart, on pause, on stop, on destroy гэдэг ийм методууд байгаа. За метод бүр дуудаад log-д ашиглаад log дээр харж байгаа. За state-ийг болохоор хадгалахдаа remember savable гэж хадгалж байгаа. За тэгээд утсаа эргүүлэхэд энэ мэдээлэл алдагдахгүй. Revenue desert solve гэдэг. Энэ болохоор энэ дээр нэмээд current desert price, current desert image ID гэсэн дөрвөн variable хэсэгч байна даа. Desert clicker нь ер нь бол гол үндсэн composable. Тэн дээр болохоор scaffold-ыг ашиглаж байгаа. Тэрэн дээр нь top bar. Тэгээд энэ дээр share товчийг дарахад share solve desert information гэдэг функц ажиллаж байгаа. Зургийг дарахад тэр on desert click гэдэг ажиллаж байгаа. Тэрэн дээр revenue нэмэгдэн desert solve гэсэн гэж байна. Determine desert to show гэдэг тэр функц дуудагдаад тэгээд зарсан тооны дагуу энэ дээр дараагийн desert-ыг харуулж байгаа. Одоо энэ дөөнд болчлаа. Image болон price энэ дээр бас давхар сэлгэж байгааг харагдаж байна. Тэгээд determine desert to show гэдэг функц дэс хатж байгаа. За determine desert to show функц нь desert list-ийг тавьчих гэж байгаа. Тэгээд start production amount гэдэг. Энэ дээр болохоор нэг desert salt-тай харьцуулаад эндээс дараагийн desert-ийг сонгож байгаа. Share salt desert information болохоор intent-ийг ашиглаж байгаа. Action send гэдэг. Энэ action send нь болохоор intent үүсгээд revenue болон desert salt гэдэг бусад approve гэдэг алдаа гаргалт үүсдэг харуулна. Тийм хамгийн сүүл энэ desert clicker screen гэдэг. Энэ болохоор image болон transaction info энэ дээр агуулж байгаа. Transaction info, desert salt info болон revenue info харуулна. Тэр болохоор material design ашиглаж байсан. За өнөөдөр lab болохоор Cupcake application navigation test lab байгаа. За Cupcake screen navigation test гэдэг энэ класс нь болохоор navigation test-ийг зориулдаг. За бид нар compose test rule гэдэг нэг ашиглаад navigation тест хийн. Энэ болохоор бид нар component activity дээр ажиллаж байгаа. Тэгээд test на host controller гэдэг. Энэ болохоор бид нар энийг ашиглаад navigation нэг зөв тест хийн. Ер нь simulate хийж байгаа гэсэн үг зүгээр. За энэ дараагийн функц нь болохоор setup cupcake на host гэдэг. Энэ функц нь болохоор урдаа юм before гэдэг юм animation-тай. Энэ болохоор тест бүр эхлэхээс өмнө ажиллана. Тэгээд тест на host controller хүсгээд энэ дээр compose navigator-ыг хэмжиж байгаа. Ханаа цааш. За cupcake app гэдэг. Энэ дээр болохоор set content дээр нэг ажиллуулна бид нар. Cupcake now host verify start destination. Энэ тест нь эхлэх скриныг нь шалгаж өгч байгаа. За дараагийн функц нь assert current route name гэдэг. Нэг шалгаад cupcake screen start байгаагаа баталгаажуулна. Start байгаа cupcake now host verify navigation not shown on start order screen. Энэ тест нь болохоор back button эхлэх скрин дээр байхгүй байгааг шалгана. За тэгээд assert does not exist гэдэг нэг болохоор ашиглаж байгаа. Cupcake now host click on cupcake navigation to select flavor screen гэдэг. Одоо энэ тест нь болохоор one cupcake гэдэг энэ товчийг дарахад flavor гэдэг энэ screen руу шилжиж байгаа юу
буюу гэдгийг шалгаж байгаа. За тэр perform click. За энэ юмд бол чи нэг ирж байгаа. За screen navigates гэдэг. Navigate to flavor screen гэдэг. За энэ болохоор за navigate to flavor screen гэдэг. Энэ болохоор helper function дуудаад тэндээс next тарж байгаа. За cupcake now host. Click on next flavor screen navigate to start order screen. Screen энэ тест нь болохоор flavor screen дээр ингээд дээрээс нь дарахад энэ back-ийг дарахад ингээд буцаад start энэ screen руу буцаж байгааг шалгаж байгаа. Энэ дээр болохоор perform navigate API-г шалгаж байгаа. За дараагийнх нь болохоор cupcake now host click cancel on flavor screen тест нь cancel тавчийг дарахад буцаад энэ start screen руу ирж байгаа шалгав. За дараах нь энэ болохоор on pickup screen navigation to summary screen гэдэг. Энэ тест нь болохоор pickup screen дээр оноо сонгоод next-ийг дарахад тэр нь ингээд даасан дараа summary screen руу шилжиж байгааг шалгав. За get formatted date. Энэ дээр ашиглаж бидний оноо олж байгаа. За хэрнээ ингээд баг функцууд нь дуусч байна. Тэр болохоор за зэрэг үлдсэн гэвэл баг зэрэг үлдсэн байхгүй юм даа. За энэ тест нь navigation flow зөв ажиллаж байгаа. Screen хоорондын шилжилт. За back navigation-ууд. Эсвэл ингээд cancel button зөв ажиллаж байгаа эсэхийг бүгд ингээд бидний тест өдөр шалгаж байгаа.